UBS телевизийн сурчлах групп шуурхай дуудлагын дагуу нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр өнөөдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд бол нийтдээ 5 иргэн ар араасаа дарааллаад бас нас орсон юм харамсалтай байдал тохиолдсон байгаа. За энэ хэрэг маань бас юунаас үүдв гэдэг учир шалтгааныг тайлбарлахаар бол яг нийслэлийн засаг даргын орлогч болон холбогдох албаны хүмүүс мэдэгдэл хийж байна. Тэгэхээр ерөнхийдөө урьдчилсан байдлаар бол архинаас болж хорцсон байх магадaltaй болцсохгүй гэж үзэж байгаа юм байна. Шуурхай мэдээлэл өгөх гэж байна. За Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хорцсон байж болзошгүй байдалтайгаар нарс орсон та холбогдуулан нийслэлийн засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж шуурхай ажлын хэсэг байгуулсан байгаа. За энэ шуурхай ажлын хэсгийн гол зорилго бол ямар шалтгааны улмаас энэхүү иргэд бас хорцсон байж болзошгүй вэ гэдгийг тодорхойлох ийм шуурхай ажлын хэсэг. За мөн цааш шуурхай авах арга хэмжээний талаар санал боловсруулж засаг даргын зөвлөлд шуурхай танилцуулах ийм ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байна. За өнөөдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд анхны дуудлага бол 12 цаг 10 минутын орчимд ирсэн байгаа. За үүнээс хойш 20 цаг 40 минут хүртэл бол нийт 5 иргэд хорцсон, мөн нас орсон байдалтай ийм дуудлагууд ирсэн байна. Тэгэхээр бас манай мэргэжлийн бүх байгууллагууд хэрэг хүртэл мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаатай холбоотой та бүхэнд өгчүүлэх мэдээллийг хуулийн хүрээнд өгнө. Урьдчилсан байдлаар бол эдгээр улсууд нэг бөөндөө цуг байж нэг зүйлээс хорцсон байж болзошгүй ийм байдалтай байгаа. За хэрэг шалгахын ажиллагааны явцад эдмүрийн баримтаар хураагдсан эзүүлсийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд эзүүлсийн хортой хоргүй энэ байдлыг тогтоолохоор шинжилгээнд хөрвүүлээд ажиллаж байна. Мөн нас орсон хохирогчдын бас хаанаас ямар зүйлээс хордож бүхний шалтгаан хүрэх болсон бэ гэдэг шалтгааныг тогтоохоор шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн ажиллаж байна. За одоогийн байдлаар бол яг ийм юмнаас ингээд хордоод нас орсон гэсэн ийм байдал тогтоогдоогүй. Биднээс бол нэг хамгийн сүүлийн нас ороод цаг гарангийн хугацаа болж байгаа. Өглөө гэхэд бол энэ асуудал бүрэн эцсийн байдлаар тогтоогдно. За ер нь бол мэргэжлийн байгууллагууд бол урьдчилсан байдлаар энэ агс хатууруулах дундаа зүйлсээс болж хорцсон байж болзошгүй гэж урьдчилсан таамаглалыг дэвшүүлж ажиллаж байгаа. Иймээс иргэдэд бас анхааруулж хэлэхэд ер нь бол өнөөдөртөө энэ мэргэжлийн байгууллагын дүгнэлт шийдвэрүүд гартал бас агс хатууруулах хундааны зүйл аль болох хэрэгжүүлэхгүй байх татгалзахыг бас та бүхнээс хүсэж байна. За мөн чанарын шаардлага хангахгүй гарал үүсэлт тодорхойгүй мөн найдваргүй ийм худалдааны газруудаас ийм агс хатууруулах хундааны зүйл авч хэрэглэхгүй байхыг бас та бүхнээс хүсэж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас одоогоор бол бид нар 247 улсын байцаагч ажилтан ажиллаж байна. За бид бүхэн агс хатууруулах хундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг нийт бол 761 газрыг одоогийн байдлаар бол хяналт шалгалтанд хамруулад явж байна. За үүнээс с жиг бүхий 3363 шил архийг битүүмжиллээ. За мөн 52 дээжийг итгэмжлсэн лабораториудад хөргүүлж ажиллаж байна. За шинжилүүлж эхэлж байгаа учраас сорилын дүн бол одоогоор гараагүй байна. За мөн цагдаагийн даргатаа ярьсантай холбогдуулан нийт иргэдтэй хаяг шашгын зөрчилтэй тодорхой газар үйлдвэрлэгсэн тодорхойгүй архи сатууруулах хундаа түүнээр үйлчлүүлэх дээрээс нь архийг худалдааж авахыг нэгдүгээр иргэдэд бол бас бид сэрэмжлэл болгож анхааруулж байна. Дээрээс нь энэ баар цэнгэний газруудад архи сатууруулах хундаагаар үйлчилж байгаа. За энэ үйлчилгээний газруудад ч гэсэн хаяг шашгын тодорхойгүй ямар бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа талаар бас тодорхой мэдээллүүд байдаггүй, нэлээд хаагдмал байдаг. Ийм учраас иргэдээ энэ баар цэнгэний газрууд, архи сатууруулах хундаа үйлчлүүлдэг газруудаас аль болохоор үйлчлүүлэхдээ стандартын дагуу үйлчлэгээ авахыг бас анхааруулж хэлж байна. Тэгээ бид ямар ч байсан өнөөдрийн хувьд бол өнөөдөр шөнийн дотор манай лабораториуд бол дүн шинжилгээнүүд нь гарна. Тэгээ дүн шинжилгээ гарахаар бид нар өглөө албан ёсны мэдээллүүдийг бас хэлнэ. Та бүхний орчин тойронд архи сатууруулах хундааны зүйл хэрэглээд ийм байдал нь муудсан ийм хүмүүс байх юм бол 103-т хандаж эмчийн зөвлөгөө авахыг хүсэж байна.
Тэгэхээр ойр орчиндоо болон таны одоо үйлчлэгээний газруудад те орон гэрт согтууруулах хундааны зүйл хэрэглээд биеийн байдал нь бас одоо с ижигтэй биеийн байдал модсон ийм хүмүүс байх юм бол 103 анзаараа гэдгийг. Өөрийн одоо эрүүл мэнд, амь настай холбоотой энэ мэдээллийн хүрээнд та бүхэн маань бас урьдчилан сэргийлэх юм зайлшгүй одоо шаардлага үүсчээд байгаа учраас та бүхэн албан ёсны одоо шинжилгээ, дүгнэлт гарах одоо хүртэл бол архи согтууруулах хундаагаар үйлчлүүлэх энэ одоо байдлаа бол бас хязгаарлах нь одоо зүй тема гэдэг одоо зөвлөмжийг ажлын хэсгээс бол та бүхэндээ өргөж байна. Тэгээд мэрэгжлийн одоо байгууллагуудын дүгнэлт гарсан одоо тэр шуурхай мөчид бол та бүхэнтэй мэдээлж нийт одоо иргэддээ бас энэ одоо өнөөдрийн үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээллийг цаг тухайд нь хүргэнэ гэдгийг хэлье. За 5 хордсон иргэний хамгийн ихний дуудлага бол өдөр 12 цаг 10 минутаар бүртгэгдсэн болвол хамгийн сүүлийнх нь 20 цаг 40 минутад бүртгэгдсэн байгаа. За ямар ч тач бол энэ хэргийн бас яг учир шалтгаан юунаас болж хорсныг тогтоотол бол нийслэлийн нийт иргэдэд бол бас архи согтууруулах хундааны зүйл хэрэглэхгүй байхыг бас уриалж сануулж байгаа юм байна. Мэдээллийг цогцоохон энх болдноор сурвалжлан өргөлээ.